энэ хөдөлгөөнийг үзнэ. Тэгээ ойлгомжтой хөдөлгөөнийг үзэж дуусгаад өмнөх одоо нөгөө нэг хичээлээс яг хөдөлгөөн ойлгомжтой хөдөлгөөнийг үзчихээд шилжүүлэгчийн хөдөлгөөн буюу энэ хөдөлгөөний нэг баталгаануудыг үзэх хэрэгтэй байсан. Тэгэхдээ энийг бол үзээгүй байхгүй. Тэгвэл энэ шилжүүлэгчийн хөдөлгөөн гэдэг энэ хөдөлгөөн яг яаж батлагддаг юм бэ гэсэн энэ баталгааг нэдүүлээ үзнэ. За тэгээд ойлгомжтой хөдөлгөөний үндсэн нөхцлүүдийг үзчихээд шилжүүлэгчийн хөдөлгөөний баталгаануудыг үзэж дуусгаад хамгийн сүүлд нь бий болгонгуудаа нөгөө subconscious mind-тэй холбоотой хичээлийг тавьсан заана гэсэн. За ингээд ойлгомжтой хөдөлгөөнийг хэдүүлээ үзье. За ойлгомжтой хөдөлгөөнийг үзгээс өмнө шилжүүлэгчийн хөдөлгөөн гэдэг энэ хөдөлгөөнийг мэддэг байх ёстой. За тэгвэл шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж юу хэлж байгаа юм бэ гэвэл энэ за шилжүүлэгчийн хөдөлгөөн бол үндсэндээ нэг юм огцон том өссөн ийм хөдөлгөөнийг шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж хэлдэг. Тэгвэл их хүмүүсийн ханддаг алдаа нэг одоо жишээ нэг ийм бондын нэг ийм хөдөлгөөнийг ч юм уу ийм хөдөлгөөнийг авчдаг байхгүй. Тэгвэл шилжүүлэгч бол ингэж огцон өссөн ийм хөдөлгөөнийг шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж үзнэ. Тэгэхээр юунаас хойш шилжүүлэгчийн хөдөлгөөн гэдэг хөдөлгөөнийг үзвэл ийм огцон өссөн хөдөлгөөнийг үзнэ гэсэн. За тэгвэл шилжүүлэгчийн хөдөлгөөн гэдэг энэ хөдөлгөөн бол ингээд одоо энэ дээ энэ огцон өссөн ийм хөдөлгөөн хамгийн чухал зүйл нь энд байгаа энэ лоцгийг энэ хайцагтай холбоотой гэсэн. Хэдүүлээ. Нэгсэндээ энэ юу хэлж байгаа вэ? Дундаж үнийг л олж шүү дээ. Дундаж үнийг. За тэгвэл шилжүүлэгчийн хөдөлгөөний нэгэн цэгийг хэдүүлээ буюу одоо энэ огцон энэ өссөн энэ хөдөлгөөний дундаж үнийг хэдүүлээ олчтой. Тэгвэл энэ одоо нэгэн цэгтэйгээ энэ нэгэн цэгтэйгээ үндсэн энэ хөдөлгөөний нэгэн цэгийг давхцуулаад гэсэн. За энэ давхцаад байдаг гэсэн. За энд магадгүй их хүмүүсийн бодлоор давхцуулахгүй эсвэл нэгэн цэгийг эсвэл нэгэн цэгийг дээд талд тавьдаг. Ийм алдаанууд бас үүсдэг. За тэгвэл ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн бол үлдээ нэг юм огцсон өссөн ийм бүтцийн хөдөлгөөнийг ойлгомжтой хөдөлгөөн гэж хэлж байгаа. За энийг хэлүүлээд тэгвэл томьёолоод уншвал энийг ойлгож байгаа хүмүүс байгаа хүмүүс ойлгохгүй байгаа хүмүүс тийм. Тэгвэл эхнээс нь хэлүүлээд уншвал энэ хөдөлгөөнийг үндсэн хөдөлгөөн гэж үзнэ. Энийг pullback хөдөлгөөн гэж үзнэ. Энийг шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж үзнэ. За энийг pullback гэж үзээд дээшийг явж байгаа хөдөлгөөнийг хэмжээсийн үзэлт хөдөлгөөн гэж үзнэ. За ингээд томьёолчихно шүү дээ. За та балцаастай байгаа энэ хөдөлгөөнийг сайн тэмдэглээд тавьчихсан. За энэ юм яа. Үндсэн хөдөлгөөн, pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн, pullback, хэмжээсийн үзэлт. Одоо бол энийг таньж байна. Таньж хэлж байгаа шүү. Энгүүт ингээд нөгөө техник шинжилгээг хийдүүлээ энэ удаад хийчих. Техник шинжилгээ бол юу юм бэ? Энэ сонсчихсон. Сонсоогүй байна. Сонсож байна. За техник шинжилгээ гэдэг зүйл бол юуг судалж байгаа юм бэ гэвэл давтамжийг л судалдаг. Өмнөх хотод түүх тийм. Бидэд ингээд аншийн хөдөлгөөн ийм зүйлийг хийгээд үзүүлээ. Өмнө хэдүүлээ энэ зүйлийг ажиглажлаа. За бүхний хувьд бол одоо мэддэг техник шинжилгээ энэ юм байна. Ийм шинжилгээ хийгүүл аншийн хөдөлгөөн дэшээ өсөв гэсэн. Тэгэхээр нэг шалгалтаа, дахиад шалгалтаа, энэ шалгалтаас өсөж ирсэн. За яг үүнтэй ижил анш дахиад энд яасан бэ гэвэл яг энэ бүтцийг хийлээ. Тэгэнгүүт хэдүүлээ энэ шалгалтаас өмнө яасан. Өсөж ирсэн. Тэгвэл энийг өснө гэж үзэл баяжчихна. Энэ зүйл шүү дээ. Техник шинжилгээ. Тэгсэндээ өмнө яг юм гэсэн. Тэгвэл энэ зүйл энэ татдаг наа. Бүтцийг судалж байгаа. За тэгвэл энэ шинжилгээ хэдүүлээ үзнэ. Гэтэ та хэд бүгд үзсэн байх та YouTube-ийн миний хичээлээс тэ. Зөв хүмүүст нь маш товчхон хэлбэр. Энэ бол нэг тийм хэцүү зүйл биш. Маш товчхон үзвэл аншийн хөдөлгөөн яах юм бэ гэвэл
нэг юм уналтын хөдөлгөөнийг хийгээд лог цэгийг хийн. Дахиж өсвөл өмнөх лог шалгана, дахиад өснө гэсэн. За тэгмүүд энэ лог болон энэ лог өнцлөмжтэй зооныг үүсгэж татна. Дахиад энэ зооныг шалгах үед баярна гэсэн. Ийм шиг. За тэгвэл энэ буцаад доошоо сэтгэлгүүд яах вэ? Чи сэтэлж байна тийм. Сэтгэлгүүд нь бүл байдлыг хүлээж байгаа сэтгэл гэсэн. Ийм л зүйлхгүй. Энэ яаж нэг бол өсч чинь эсвэл онгож байна. За нөгөө ойлголт нэг фейк аут нэг явж байгаа. Жохоо ойлгомжгүй. Бас үүсч байна. Тэгмүүд үндсэндээ техник шинжилгээ гэдэг зүйл бол тэнд байгаа нэг юм цэцэг автомжийг л судалж байгаа зүйл байна. Бид бүхний хувьд яг энэ тэгшин гэдэг энэ хэмжээг яагаад татаад байгаа юм бэ? Яагаад хэдүүлээ саяны одоо жишээ нь шал болон тааз гэдэг зүйлийг би өмнө үгүйсгээдээсээ тийм үгүйсгээ. Би миний өмнөх хичээлийг үзсэн батайд би шал болон тааз гэдэг шинжилгээг үгүйсгээдсэн тийм. За яагаад үгүйсгэсэн? මොකද чи яг чи бил томч. Тэгээд яг тэрүүгээр зөндөө орсон. Тэгээ яасан алдсан. Яг нэг бах гэхээр цохож ирчээ гэж байна. Цохож бах цохож ирчээ гэдэг статус. Энэ шал таацтай холбоотой шинжилгээ судалж үзэг юм байна. Үзэг. Тэгвэл бус нь бүгд судалсан байх нь шүү дээ. За тэгэнгүүт одоо бид ингээд энэ зүйлийг судлаад болохгүй тулдаа одоо шинэ зүйлийг хайгаад байна шүү дээ. За жишээ нь одоо энд хэлүүлээ саяны шалгалтад үзье. Шалгасан яаж төгссөн мод ажиллаж байна. Тэ болоод байна шүү дээ. А гэтэл энд дахиад хэлүүлээ. Энд шалгасан, дахиад шалгасан байт гэсэн сэтгэвч. Ойлгомжтой. Тэгэнгүүт магадлалын хувьд хэлбэл яг энэ зүйлийг ингээд аваад үзвэл 50% те. Яаж их мэддэхгүй. А нөгөө талдаа энэ яагаад ингээд нөгөө судлахад төвөгтэй захиалах хөвгүүд ойлгомжгүй байгаад байгаа юм бэ гэвэл ийм зүйл хэвгүй. Бидэд ингээд нэг юм бүтэц зүйлийг гэдэг гэсэн. Бүтэц за нэгсэндээ анши хөдөлгөөн ингэж шалгаад ингүүлсэлнэ гэсэн. А хамгийн чухал зүйл нь яг энд очиж шалгаж байгаа энэ хэсгийн хөдөлгөөн байна. Энэ хөдөлгөөн яг юу хийж очих юм бэ гэдэг зүйлийг л ойлгох. Яг энэ хөдөлгөөн. Энэ яг яаж очих юм бэ? Юу хөдөлгөөнийг ойлгох гэсэн. Зөвхөн тэнд байгаа нэг нөхцөлийг л хөдөлгөөн. А нөгөө талдаа би яагаад нэг энэ хэмжээг та хэд ингээд ашиглаад нэг шинжилгээнд нэмчихээ те. За би бол энэ гүнзгий заахгүй юм байна. А зөвхөн ийм хэмжээ гэдэг ийм зүйл байдаг. А энэ зүйл явдаг, бас явдаггүй. А явдаггүй энэ шийдвэрлэгчийн ийм зүйлүүдээс болоод явдаггүй. А явдаг үе нь бол ийм юм шилхэн байдаг гэсэн ийм зүйлүүдийг эхний хэлцээд ийм шилжүүлэгчийн энэ хөдөлгөөнтэй уяад би та хэд танилцуулж байсан. За тэгэнгүүт энийг яагаад би та хэд заагаад байгаа юм бэ гэвэл үндсэндээ аншийн хөдөлгөөн гэдэг зүйл бол тэгшмийн дагуу болж байгаа. Та сайн ажиглаад үзүүлэх юм. Одоо жишээ нь ингээд ханш энэ цаг хугацаанд за эндээс энэ цаг хугацаанд волюм баг уу MNT юустэй нэг юм хөдөлгөөн хийгээдтэй. Ийм хөдөлгөөн. Тэг шинийг ажилласан. За эсвэл түүээс соёлын хөдөлгөөн чинь ийм хөдөлгөөн хийгээдсэн. Тэ? Ийм тэг шинийг. За тэгэнгүүт одоо энийг бол маш их аюулсаар хийж байгаа тийм. Тоо бүтээгдэхүүний тоо хэмжээ. За хэдүүлээ нэг зүйл жишээ авъя. За жишээ нь энэ цаг хугацаанд яг энэ цаг хугацаанд шүү. Нэг бүтээгдэхүүн зах зээлд нөлөөлсөн. Нэг л хандаж байгаа. За энд нэг юм цэг үсэл. Дахиад энэ цаг хугацаанд эндээс нэмэгдээ дахиад нэг бүтээгдэхүүн ханддаг. Энд ч юм те. Тэгэнгүүт энд нөгөө тоо хэмжээ бага үед яг энэ тэгшмийн дагуу явж шүү. Тоо хэмжээ нэгсчих үед яаж байгаа. За энд магадгүй маш олон ийм бүтээгдэхүүнийг худалдах болон худалдан авахын захиалгууд явагдах үед энд ч юм уу ингээд юунууд үүсэж байна. Волюмд үүсэж байна. Тэгээ энийг нь хэдүүлээ холбоотойгоо нэг юм сахалгаа үүсэж байгаа тийм. Ногоо юм улаан. Тэгэнгүүт ханшийн хөдөлгөөний цаана бол эцсийн дүндээ тэгшин ажиллаад байгаа. Ийм тэгшин ажиллаад байгаа. Энийг волюм ихсчих үед бид яаж чам гэдэг энийг ойлгох болчих. Нэгсэндээ волюм ихсэх үед хөдөлгөөн хийгээд үүсэж байна. Хөдөлгөөн. Тэгвэл энэ хөдөлгөөн хийж байгаа энэ үеийг нь хэдүүлээ юу гэж үзэж байгаа юм бэ гэвэл хэмжээ болоод үүсэж байгаа.
Тэгвэл энэ шилжүүлэгчийн энэ огцсон, энэ өссөн энэ хөдөлгөөнийг хэдүүлээ энэ ловоос гэхэд энэ хайртай холбогдсонгууд нэгэн цэг гэдэг юм цэг болчихсон тийм. Энэ нэгэн цэг нь юу юм бэ гэвэл энэ бол мондож юм гэсэн. Тэгвэл бүхий л одоо жишээ нь бүтээгдэхүүнч байна уу, бүхий л зүйлийн одоо дундаж үн буюу энд үүссэн энэ үн хамгийн хүчтэй үн гэсэн. Угаасаа маш олон татагдж байгаа гэсэн. Энэ шиг бүхий л ажил тэмүүлж байна. Тэгэнгүүт бид эдийн хувьд үндсний дундаж үнийг олчж байгаа нь ханшвал энэ шилжүүлэгчийн хөдөлгөөний ингээд хийвэл ийм дундаж үнийг хийчихлээ. Тэгвэл одоо хөдөлгөөн ийм хэмжээний дагуу чинь энэ шиг хэмжээсэн үзүүлэх боломжтой гэсэн санаа хэлээд байна. Тийм. За ихтэй яг судалгааг нь би та хэлэх хэвчээ байна. За үндсэн хэмжээ доош явсан байна. Эндээс дэш хэмжээсэн хүсэлтийг нь сая одоо тэр үндсэн хэмжээг адилхан хэмжээгээр явна гэж үзэх юм байна. Яг зөв. Хэмжээсэн хүсэлтийг одоо үндсэн хэмжээтэй анхны хэлж байгаа энэ үндсэн хэмжээтэй ижлэх юмнаа гэж үзсэн. За энэ ашиг уу? Доош. За доош. За энэ Бүтээгдэхүүн ингээд үлдээсэн юм тийм. тийм. Бүтээгдэхүүнээс бүтээүүлсэн. За энэ за тэгвэл хэдүүлээ одоо ингээд ойлгомжтой хөдөлгөөнийг үзчихэ тийм. За ойлгомжтой хөдөлгөөн бол нэг юм үндсэн хөдөлгөөн, пулбай, шилжүүлэгчийн хөдөлгөөн, пулбай гэдэг юм ханшийн хөдөлгөөнийг ийм хөдөлгөөний бүтэц хийвэл бид бүхэн энэ төвшингөөс сэлцгэл хөвөөд стоп усыг энд тавиад доошоо типийг нь авдаг байна гэж үзчих. За дахиад үзвэл үндсэн хөдөлгөөн, пулбай, шилжүүлэгч, пулбай, үндсэн хэмжээ. Одоо бол энэ хөдөлгөөний бүтцийг бол хэмжиж байгаа байна. Ингээд юм шиг нэ. Дахиад энийг уншвал үндсэн хөдөлгөөн пулбай, шилжүүлэгч. За өмнөх хөдөлгөөн эндээс юм уу эсвэл эндээс дуусч ирсэн. Тэгвэл энэ хөдөлгөөний хувьд нэгэн цэгийг доошоо эвдээд тэгээд дууссан байна. Гэхдээ яасан гэвэл үндсэн хэмжээг хийж байна. Хамгийн чухал зүйл нь бид бүхэн ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн явуулахдаа энэ доошоо унж байгаа энэ пулбайтын хөдөлгөөн нь шилжүүлэгчийн лобцыг бол энийг эвдэж өгөх ёсгүй л гэсэн. Бид энийг доошоо эвдэхгүйгээд үзээ. За хөдөлгөөн доошоо унжилаа л да. Тэгэнгүүт хэдүүлээ энэ төвшнгөөс байц халих боллоо. За эндээс ингээ байцч. Тэгтэл энэ лобцгийг эвдээд явчих юм бол яах юм бэ? Хөдөлгөөн доошоо унчих боломжтой гэсэн. Тэгвэл энд стоп тосоо тавиад хаана. Тэг алдагдлаа болохыг хаах гэсэн.